За өнөөдрийн зочин маань болохоор Otcom байгаа. Otcom болохоор жил хагасны дотор 140 мянган фоллоу цуглуулж амжаад тэн дээрээ нэмээд бүр тэрбум төгрөгийн бизнес жилийн ерөнхийдөө борлуулалтад орлоготой бизнес үүсгэсэн хүн байгаа. Тэгээд энэний тухай маш сонирхолтой юмнууд үлдэх болно. За тэгээд Otcom VIP service Атсран. За окей. Амаржи явахад анги буюу доогуур толгуур ангийн засвар үйлчилгээ нэгсэндээ хүний чихэнд тэртэй байгаа тэр дууг нь олж өгдөг газар гэх юм. 100 явж ирэл танах. Намар тэгвэл зүм идэм шүү те. Наадмын үйл нь одоо аялал зугаалгын үеэр ирж байгаа үе, явах үеуд одоо борлуулалт өндөр байдаг гэсэн үг. За окей. Тэгэнгүүт яг жил хагасны дотор 140 мянган хүн гэдэг чинь бүр амар олон гэсэн үг шүү дээ. Болоод ингэ шигрэлээс доош гараад 140 мянган хүн гэх юм бол Эстоныг одоо хинч тэд дүрхийн тий. Тэгээд яг хаанаас яаж эхэлсэн бэ? Яг юм хийх ёстой гэж бодсон юм уу? Аль эсвэл зүгээр аргагүй заах би бизнес эрхлэн тийм учраас надад хэрэгтэй гэж бодож эхэлсэн үү? Яг Солонгосоос ирээд за ер нь борлуулалт одоо хүргэлт их мэтчлээ олон үйлчлэгнүүдийг өөрөө гаргаж ирсэн л та. Тэгээ пэйж бол заавал хэрэгтэй юм гэж бодсон. Тухайн үед маань нөгөө хэрэглэгч хүмүүс маань хүргэлтийн үйлчлэгээ ч гэдэг юм уу юм даагүй тасаагүй байсан. За тэгээд ерөнхийдөө пэйжээ за өдөртөд бичлэг хийгээд TikTok, хийгээд амарч нарт хазж мазаал тий. Янз янзаар явж ирсэн. Тэгээд хүн ивэ олдгүй юм байлээ. Яг мэдээж миний хувьд бол тухайн үед борлуулалт бол яваад л байсан. Одоо үйл ажиллагаа бол яваад байсан мөртлөө хүн мухар хүртэл явд юм байлээ. Сүүлдээ контент бүтээдэг одоо мундаг том баг дээр хүртэл ажиллаа тий. 6-7 сая төгрөг өгөөл тий. Тэгээд ажилласан боловч тухайн газрын гэдэг юм уу контент нь илүү яваад тухайн газар дагагчтай болоод байсан болохоос биш манаа дээр ямар ч дагагч одоо орж ирээгүй гэх юм уу. За окей. Дагагч яг өсөөд хэл ах л та. Одоо чинь борлуулалт нь яасан. Одоо чинь нэг газар реклам хийлгүүл чи биднээс ярьдэж нэг инфлюенсер ч юм уу гайд мөнгө өгөл. Одоо чинь над тэр нэг юм хийгээд өгч байна. 2-3 сая гэж чаж штэ. Тэр яг тэр нь яаж нөлөөлж исэн бэ? Борлуулалтын дээр ямар ч зөрүү гараагүй. Ямар ч алгаа гараагүй. Харин би болохоор зүгээр эсрэгээрээ би тэр контент хийж байгаа хүмүүстэй илүү ийм юмнууд дээр нь ажиллаад ийм юмнуудыг ингээд тэрэн дээрээ би дутуу ажилласан болов уу гэж бодсон. Тэгэхээр нөгөө нэг гэсэн үг юм шүү дээ. Бороо яг өөрөө мэдчихэд тэрнийхээ дагуу илүү контент хийвэл илүү борлуулалттай байгаад нэг гэсэн үг үү? Тийм. Яг одоо зармаар байгаа яг тэр сегмент нүгэд маш нарийн харуулах, яг хилүүлэх, яриулах гэдэг байдлаар явахгүй бол нөгөө хүн чинь анх юм хийл гэж байгаа учраас олон хүн үзнэ гэдэг их үзэлтэй бодоод байгаа болохоос биш яг юугаа зарах гэдэг, яг юугаа борлуулах гэдэг гэдгийг бол хүн харддаг юм байл. Тэгэл хөөрөөл манайх одоо их гоё контент их үзэлтэй юм хийх гэдэг байна л гэж хөөрөөд байгаа нөхөөс яг юугаа зарах гэдэг, яг ямар үйлчлэгийг хүнд хүргэх гээд байгаагаа илүү том гаргаж өгч чаддаг юм байна. Миний хувьд л та. Ер нь бол маш том их хандлт аваад тэгэл борлуулалт гараагүй ер нь жоохон хасагдаад гарсан юм байна шүү дээ. За окей тэгвэл хамгийн анхны нэг юм контент хийжсэн байж тараа штэ. Тий тэгвэл бороогийн контентыг үзэнгүүт ингээ мурта баха амарч энэ тавьсан дээ. Ингээ засвар байсан тасмаас алдсан дээ. Бүр ингээ данаас гараад ирсэн шиг байдаг штэ. Тэгэд хамгийн анхны ингээ контент хийж явах яг хийж ихний пост нь яг оруулахаас өмнө яг юу бодож исэн бэ? Хүн намайг шоолох болов уу? Эсвэл энэ хүн үзэх болов уу гэж бодож исэн яг тэр хамгийн анхны пост оруулсан. Тэр яг нөгөө одоо сүүлийн дагагчийг цуглуулахаас өмнөх тэр үед бол тиймэрхэн боддог л байсан л та. Тэгээ яадаг бол ийдэг бол зогоо ярагдах л амаржны хазаа зогсож байгаа хүн мангал харагдах л гэдэг тий. Тэгээ тиймэрхүү бодод бол байсан. Сүүлд болохоор нөгөө саяны контент бүтээлгээд миний жоохон шар хөдөлсөн байхгүй юу. Би ч одоо машинтай ноцолж байгаа мэдээж хэрэг техниктэй ноцолж байгаа юм чинь гоё ажил биш шүү дээ. Маш ядардаг. Тэгээд миний ядарч олж ирсэн 6-7-8 сая төгрөг тий. Буцаага надад борлуулалт ямар нэг юм юу ч нэмэгдэхгүйгээр ингээд өгчөнгүүд миний шар хөдлөх дотор ингээд одоо амар хэцүү байсан байхгүй. Миний амар хөдөлмөр шүү дээ тий. Тэгээд угаасаа эцэст нь толгочлаа. Энийг ер нь надаас өөр хинч хийж чадахгүй юм байна. Би л хийх ёстой юм байна. Би л ойлгох ёстой юм байна гэж бодоод хамгийн анхныхаа юг өөрхөн царай гаргахгүй 5-ыг онцлохдоо ингэж онцлдог юм аа гээл бичлэг тавиал эхэлсэн хамгийн анх. Тэрнээс нөгөө царай марийн янз байхгүй учраас анхны юм дээр бол нэг юм бодоогүй шууд эхэлсэн. 5-ыг ингэж оншилдаг шүү, ингэж дуурдаг шүү. Эднийг хүмүүс мэддгүү маа гэд ингээд дийлгэж мэлгэж үзүүлээд ингээд хамгийн анх эхэлчихсэн. За окей. Тэгвэл хамгийн анхны видео ингээд орчлоо штэ. Тэгээд нөгөө нэг гинт ингээд мэдгүй 5-6 видеоос нэг нь ингээд 100 мянган 200 мянган үзэлт аваад ирэхээр яг тэр мэдрэмж нь юу байсан бэ? Гоё байсан уу? Яаж хийжсэн? Тийм. Ер нь бол би ингэсэн.
нэг миний гэр бүлд нэг жоохон асуудал үүсээд тэгээд ер нь хизэж өгчөж магадгүй юм байна гэсэн надад нэг бодол төрсөн байхгүй. Тэгэхээр би зүгээр одоо нийтдээ ингээ 16 жил орчим энэ амарч явахад ингээ сэлбэг засвар үйлчлэгийг өөрөө юмаа зараад өөрөө голчилж нөгөө засвараа хийгээд юун дээр алдаа гардаг бүх юм дээр ажиллаж исэн учраас энэ мэдлэгийг хэн нэгэн ч гэсэн хуваалцаад явах хэрэгтэй юм байна гэж би бодсон. Тэгээд илүү нөгөө үзэлт гэхээсээ илүү дагагч гэхээсээ илүү би зүгээр байгаа бүх зүйлээл минут 30 секунд дотор багтаагаад нэг сэдвийг бариад тэрэндээ байгаа бүх юмаа өгөхийг ингээл зүгээр л эц төгсгөлгүй өгөхийг л хүссэн. Одоо чинь онцлогоо хийнэ ч юм уу ингээл хүмүүс юм асуугууд баг нөгөө төлбөртэй зөвлөө гэдгийг л өөрөө төлбөртэй хийж болох ч юм шиг зүнгөө мэ гэж цацсан юм байна шүү дээ. Яг зөв. Жишээ нь өргөлийн аппаратыг хий чинь би чинь 6 жил 4-өөс 6 жил одоо ноцолж иж ойлгож шүү дээ. Энэ хугацаа шүү дээ. Тэгвэл би энийг юу гэдгийг яг энийг ингэж онцлоход яг энийг сонсоход гээд минут 30 секундэд 6 жилийн хөдөлмөрийг одоо юу гэдгийг таллаад ингэж жишээ нь хийчихэж байгаа. Тэгэхээр нөгөө эргээгээд бурхан маа намайг илүү шагнасан баг гэж би хардаг. Үзэлтэн дээр юус анхаарал өгөөгүй. Фолловерсон дээр ямар ч анхаарал өгөөгүй. Зүгээр л эц төгсгөлгүй өгье гэсэн. Тэгээ бурхан ч намайг шагнасан л гэж боддог. За энийг болохоор нөгөө Instagram одоо ганцхан хүмүүс боожуулаа ажиллаж байгаа тэр энийг болохоор нэг үн цэн гэж ярьдаг байхгүй. Тэнгүүд чиний контент ямарваа нэгэн хүний асуудлыг шийдээд аль эсвэл тэнд байгаа нэг хүний хэрэг болоод мэдгүй одоо чиний тэр өргөлийн 5 мөгч мөнийг атайхан ингээ явууд минийх ингэсэн юм уу хараад яг ингээд ашиглаж болохоор зөө яг тэгвэл зарим хүнийх шиг тэнгэрийн юм байдаг штэ яг тийм контентууд айгүй их явдаг. Энэ болохоор үн цэн гэж хэлдэг байхгүй. Эс боргоол тэгвэл айгүй л угаасаа л өгөөд эхэлсэн юм штэ тий. За одоо ингээд шинээр одоо ингээд мэдгүй одоо броч нүрөө засвар идэв байж байгаа засвараас контент хийж хүмүүс тааруулаад тэгэл нэг биш нэлээд энэ салбартай болцсон. Одоо тэд нэлээд чигдэрсэн байгаа штэ. Одоо ингээд дүнгэж ингээд одоо ингээд энэ өндөрлгөөс те гэргээ харангууд дөнгөж одоо мэдгүй юм хийж эхэлж байгаа хүмүүс юу гэж зөвлөх вэ? Одоо жишээ нь одоо доошоогоо үеийнхэн бол юм байгаа. Ингээд сошиал дээр жоохон л бахтар харагдчихвал жоохон л тост харагдчих юм бол болохгүй гэдэг айдас байгаа. Тэгээ тэр хүмүүс нэг гоё урам өгөөд нэг юм хэлвэл. Тэгээд 8-10 жилийн өмнө би нэг пост оруулсан юм л та. Өнөөдөр халтар байгаагаас хизээч ичээрээ. За тэгээд хажуудах найзууд нь бас битгий шоолоорой. Яагаад гэвэл энэ залуу ирээдүгөө бүтээх гэж залуу насаараа одоо юу гэдэг гангарч шооводох биш. Ирээдүгөө бүтээх гэж энэ залуу чинь өөрийгөө золиослж цаг хугацаагаа золиослоод явж шүү гэдэг утгатай пост бичижсэн байхгүй. Тэгэхээр дүүнэртээ юу гэж хэлэх вэ гэхээр ядч байсан туршлагатай хүнлэг одоо нэг гэгээлэг хүн байдаг шүү дээ. Тийм хүнийг ядч байсан тодорхой хэмжээнд дагаж ажилд сурах хэрэгтэй. Тэрний дараа хүссэн зүйлээ эхлүүлэхэд ямар ч асуудал байхгүй. Сурсан мэдлэгээрээ эхлүүлэхэд гэсэн үг. Тэгэхгүй ямар ч мэдлэггүй шууд ингээд маа гэдэг ингээд өгөхөөс ямар байх вэ бас мэдэхгүй байна. Яг тэгж би өөрөө болохоор бас явааг болохоор тийм. Окей, эхлээд юмаа мэд сур хийж чад тэрнийхээ ардаас юмаа эхлэхэд ер нь бол асуудалгүй л юм шүү дээ. Юу ч мэдэхгүй нүдэн андаа бити үсрээ ороод гэсэн үг юм шүү. Судалгаа хийх гэсэн үг юм шүү. Ер нь бол. Окей. Одоо чинь ингэдэг байхгүй. Одоо ингээд миний Facebook дээр дор хэж өдөрт 1-2 хүн тэрний онлайн шоп, тэрний сервис гэдэг. Чамд хэлж орж ирдэг үү? Хүн болгоно нэг тийм онлайн шоп нэгээд байгаа шүү дээ. Одоо ээж дүнгөрөвч мэддэг. Тэгэхээр яг тэгж эхэлжсэн айс үгүй зүгээр л шууд хүн амт ингээд манай пэйжийг лайк дараарай гэж ирсэн айс зүгээр пэйжийг нэг л шууд оруулж ирсэн үү? Хамгийн анх яг хөө зүгээр нэгээд нэг бүжиг мүжигд бас мөнгө төр ягаал зарж мараал бүжгийн бичлэг хийгээл манайх үе таалга нээлээ инглээ тэглээгээл янз янзын байдлуудаар болов эхлүүлэл явж л байсан. Гэтэ ямар ч юм нөгөө хугацаа байдаг. Тэгэхээр нөгөө тууштай байх хэрэгтэй тий. Аалдан, он зөндөөл юм болон тэр дунд чинь сүүлд шантан үстэй хийхгүй гэж цаашаа уцаа шидэн тий. Гэтэ хамгийн гол нь тууштай л нэг л өдөр чи нөгөө нэг өөрийг хийх гэж байгаа тэр сегментээ олох юм л. Олон оролтыг л да 1000 оролтыг 100 оролтыг тэрэн дунд чинь яг чиний тэр нэг бичлэг чинь үзэлт авах юм бол яг тэрүүгээр хийх юм бол тэр хүмүүсийн сонирхлыг татах нь байна гэдэг. Яг тэр ойлголтыг чамд бурхан гэдэг. За энийг сонгорой гэд хэлж байгаа. Яг би яг тэрийгээ сонгосон. Угаасаа л тэгдэлтэй ингээд одоо чинь ингээд дөнгөж контент хийж байгаа хүмүүс л ингээд мэдгүй ямар ч юм уу ингээд 30 видео шийдчихээ нэг сэдвийн өрөөнд мэдгүй. Тэгээд аль нь хамгийн их өндөр хандлт авч байна. Тэр нэг тоогоо харуулчих байгаа шүү дээ. Тэрийг нахад дабл даун гэж яриад байгаа нь болохоор яг тэрийг дахиж яаж өргөжлүүлчих гэж хүмүүс зөвлөдөг байхгүй. Яг ер нь тэгсэн юм байна тийм үү? Яг харж маш олон юм турч үзээд нэг гайгүй юмуд нь тэрийг. Окей, nice. За одоо юу гэдгийг бүжигч гэдэг юм уу манайхыг сонгороо манайхыг фоллоус хийгэрэй гэд өмнө нь тэгж явж исэн бол
зүгээр нөгөө нэг төгжээ мултарсан үе шүү дээ. Өө надад хамаагүй би зүгээр байгаа мэдснэл босод өгье гэд нөгөө ертөнцийн хуулиараа өгжиж авдгийн зарчмаар л би зүгээр л хамаагүй би гомдохгүй би ядаж ирсэн бүгдийг өгье гэд л янгууд эргээгээд нөгөө гитргийн фолловерс бусад юм дээр утга учир өгөөд нөгөө төхрөгөө ингээд амар ингээд яараа твдээд байвал бас тэр маань явахааргүй. Тэгээд миний бодлоо гэж имч гэвэл одоо тэдний 10 жил гэдэг шиг марал гавьяд мавьяд төгсөж байгаа мундаг имч 16 жил гэж 16 жилийнхаа туршлагыг ямар ч үнгүү сошиал дээр тавьсан. Тэрний хариу нь өнөөдрийн тэр жилийн тэр хүмүүрний борлуулалтын бизнес. Nice. Энэ айгүй гоё point шүү. Одоо бол тэгэл харж яхнаа залуучууд бол ингээд хож юм заагаад эхэлчихсэн шүү дээ. Харж яхнаа яг хөө болно л байх асуудал байхгүй л дээ. Тэгэд туршлагатай байж юм заавал амжилт өрхөн байд юм байна. Тэгэхээр эхлэхээс өмнө бас нэг эхлээд юмаа сурах нь чулуун юм байна те. Чухал. Юу сонгож байгаа одоо яг ямар бизнес сонгох юм. Тэрнээс ахлаа мэдээж яг туршлага суурна л та. Гэхдээ баг багаар хийж л байх хэрэгтэй. Одоо юу гэдгийг өнөөдөр 5 жилийн туршлагатай байсан ч гэсэн тэр хэмжээний яг тийм 5 дагагчтай ч гэсэн пэйж байлгаад тэрэндээ баг багаар оролдоод явж байхад бол шууд юу гэдгийг 10 жил ажиллангууд л одоо надад шууд 100 мянган дагагч ирнэ гээл шууд утсан буцаасаагаад хэрж бодлоо болчихно шүү. Би яг надад гарч ирсэн. Адийн нэг зэрэг байгаа өөрийнхөө боломжтой харуулад хийж л байхад зүйтэй байх гэж байна. За окей одоо ингээд бодлоо. Одоо ингээд пэйж нь 50,000 фолловер байгаа заяа. Тэнгүүд 100,000 фолловерс болчлоо шүү дээ. Тэнгүүд энэ хоёрын борлуулалтын ялгаа нь өөр байсан уу? Эсвэл оруулж байгаа контентээс болоод борлуулалтын дээш тоошлж ирсэн үү? Пэйжийн тоо хамаатай байсан хамаагүй байсан юм. Маш хамаатай. Жишээ нь 50,000 одоо фолловерстай байгаа үед юу гэдэг өдөрт нэг 30-40 хүн залгах бид нэр өөрсдөө ингээд нөгөө зараа ингээд постлоод группүүд рүү тараадаг байсан бол 100,000-аас дээш гараад ирэнгүүт одоо юу гэдгийг дуудлага барахаа болж жишээ нь эхэлдэг юм лээ. Жишээ нь би өөрөө нэг хүн болгонтойгоо бүх юмтай нэг тулж шаарддаг утсаараа хүртэл ингээд ярьдаг гэсэн бол өдөрт 100-аас 200 дуудлага авахаар галзуурах юм шиг болж байгаа юм. Гэхдээ би нэг үйлчлэгээний байгууллагын учраас сайн байна уу? Тийм. Баярлаа. Амжилт хүсье. Яг энэгээр 200 удаа тавтагч ичний хоног ингээд цараар ингээд татгарч аимшигтай юм чинь. Тэгэхээр тэрийг нэг зохицуулж сүулдэ юу гэдэг хаа хамаагүй юу ч хамаахгүй бүгдийг ингээд өгөөд ингээд амар их аваарч байгаа хүн. Тэгэхгүйгээр нэг зөвлөгөө өгөөд дунд нь арай өөр нөгөө юу гэдгийг их хандлт авахгүй бичлэг хийдэг ч юм уу эсвэл зөвхөн зөвлөгөө өгчдөг ч юм уу ингээд явах. За тэгээд буураад ирэнгүүт нь дахиад дараагийнхаа хийх ингээд өөрт мэдрэгдээд энэ яг энэ олон хүн тулгараад байгаа асуудал гэдгийг өөртөө хүн мэдрээд байгаа байхгүй. За энийг хийх юм бол жоохон ингээд их давлгаа үүснэ. Энийг хийх юм бол энэ яг байдаг зүйл учраас энийг хүмүүс зөв гэд ингээд явуулчин. Тийм учраас энийг хий гэд нөгөө одоо нөгөө дуудлага ерөнхийдөө зохицуулж бичлэг хийдэг гэсэн. Тэнгүүд одоо ийм мэдэрчээд шүү дээ. Тэгвэл ямар рeel хийх юм бол би эзээ борлуулалт ирэх юм бэ? Тэгээ борлуулалт нь ингээд бөмөлчөөд за жоохон цав пауз авъяггүй арай борлуулалт юм бус нэг мэдлэг пэйж амьд байгаа бидээс юм хийж байгаа шүү гэдгийг харуулсан reel харуулад тэгээд борлуулалт буугаад ирэнгүүт нь ахаад борлуулалтын видеого хийдэг гэсэн үг юм байна тийм. Энэ аюу гоё юм шүү дээ. Ер нь тийм нөгөө борлуулалт хийн гэхээсээ илүүтэйгээр манай ер нь бичлэгнүүд дээр энэ жилээс хавраас л одоо ингээд манад нэг шинэ амралтын задрож ирлээ гэж явж байгаа. Тэрнээс өмнөх одоо юун дээр бол дандаа зөвлөгөө өгч байгаа. Тэр зөвлөгөө өгснөөрөө манай энийг сонгооч гэж хэлэхээс илүү зөвлөгөө өгөх нь нөгөө хүнд чинь ихтгэл төрүүлж байгаа юм дэмдэрч байна. Өөрийнх нь царай гаргаж чинь тий. Би нухтаагүй царайгаа гаргаж чинь бүх комментуудад хариулж чинь би өөрөө хариулж чинь тий. Тэгээд нөгөө хүн чинь ихтгэл төрөө за энэ хүн дуршлагатай юм байна. Энэ хүн 16 жилийн дуршлагатай юм байна. 16 жил алдаж олсон хүн арай өөр юм хийх болов гэсэн итгэлээр хаа хамаагүй танихгүй газар руугаа биш тийшээгээ илүү ханддсан байна гэж бол анзаарчихсан. За аюу гой point шүү дээ. Нөгөө нэг одоо бод ингэдэг шүү. Одоо ингээл дэлгүүр дээр байгаа чинь ингээл ажиллая гэж юм ингээ байж шүү. Тэнгүүд гаднаас ингээ чамааг үтчихэд нэг хүн орж ирж байгаа шүү дээ. Тэг бүр ингээ аюу гой таньдаг хүн шиг харьцчихсан шууд. Бүр сүлд би чам харсаар байгаа бүр нэг хамаатан сад найз шиг болчихжээ гэж тэрвэрэд байгаа юм чи. Тэгээ байгаад үзэн. Тэгээд нөгөө хэрэгтэй юм яриад хүний амьтад дургу өрөхгүй болох юм бас тэгж байгаа тийм. Гэхдээ аливаа нэг бичлэг хийхэд ер нь хэд хэдэн дөрмүүд байх хэрэгтэй болоо гэж би бол хараад байна. Жишээ нь хин нэгний ерөөсөө муулахгүй хин нэгний бизнест халдахгүй зарчимтай за тэгээд хүндэтгэлтэй за тэгээд нөгөөх нь илүү их нөгөө хүндээ өгөхийг хичээсэн тэгэхгүй авах гад чигээд байх юм бол хүн үзэхгүй байгаа байхгүй. Маа би одоо минут 30 секундэд
ямар хурдан ярд юм бэ гэж. Яг үүндээ би тэр минут 30 секундэд байгаа бүх юм өгөхгүй хамаг чадлаараа мэрийж байгаа байхгүй. Тэгэнгүү тэрийг харж байгаа хүн чинь ямар их юм нэг бичлэгэн дээр хилээд байна. Окей. Энэ залуу зөв юм хэлээд байгаа юм да. Энэ залуу зөв юм хэлээд байгаа юм да гэж ингээд бие биенээ шийрлээл тараагаа дэмжиж явчих байгаа. Nice. За одоо ингээд бодолд 3 салбартай болсон тийм. Тэгээ салбар мэдээж бизнес томруулаад явах байх миний бодлоор. Тэгээ одоо сошиал хэд чааш нь хөгжүүлнэ гэж бодож байна уу? Эсвэл одоо зүгээр ингээд яг ингээд одоо хийдэг шиг ингээд явах уу? Эсвэл бүр том амбиц өгөөд мэдгүй хагас сайд маяг руу зүтгэх санаа байгаа юу? За зүтгэх санаа байгаа. Ер нь бол алсын хараа том. Одоо жишээ нь төрөлдөө жоохон пауз авч байна. Маш олон юмнуудад төлөвлөж байна. За тэгж яагаад хүчтэй цохилт хийнэ гэд төлөвлөсөн байж байгаа. Маш одоо нөгөө хүмүүс бас цуглах үе, аялал зугаалгын үе, жагсаал цуглааны үе ч гэдэг юм уу. Маш олон байдлаар нөгөө ингээд юм сэвэгдэж байгаа энэ үед өндөр хандлт авах бичлэгээ хийгээд ч хүртэл ингээд өсөлтөгч нь болж чаддаггүй. Тий. Тэгэхээр нөгөө бас тэр нөгөө тавих бичлэгээ бас цаг тухайн үеэ бас сонгож тавихгүй бол тий нөгөө хайрын нөгөө өндөр хандлт авах байсан бичлэг чинь дарагдчихгоот хүмүүс ухаж үзэхгүй болчихж байгаа. Одоо чинь өчтөр өөрөө видео ямар ч рeel оруулсан үзээгүй л гэдэг хүмүүс ягаад гэвэл бүгд Монгол үзчихсэн өөрөө тий. Тиймэрхүү жишээ. Тий. Nice. За одоо ингээд .co гэдэг хүн ингээд хувийн пэйж рүү явах юм уу? Эсвэл яг хувийн өөрийн брендинг хийх үү ер нь? Одоо ингээд чинь ажлын бизнес аккаунт болчлаа шүү дээ. Яг цэвэр чиний одоо мэдгүй өөр бизнес рүү ороход нэг өөр юм харуулах шаардлага байна шүү дээ. Мэдгүй ганцхан бизнес хийхгүй л бодвол залуу олон төрлийн рүү орох бах. Тэгэхээр personal branding ер нь хийх айдиа байгаа санаагүй нь бол би мэдчихэж байгаа. Тэгээд ерөнхийдөө зөвлөгөөл өгч харах авсаа сайн шиг тий хүмүүст. Тий. Илүү нөгөө би ч одоо 20 дугаар ангиас хойш нийтдээ 25 жил тасралтгүй ажиллаж байгаа. Түрүү жил хамгийн анх удаа 3 сар амарч үтсэн. Тэгэхээр би бас л өхийг хүсэж байна. Тэрний үе гэхээр би илүү дүүнертаа, илүү одоо юу гэдгийг нас бол тоо гэдгийг тий. Би 18 настай байхдаа баар хариуцж ажиллаж исэн гэдгийг тий. Зүгээр л мөнгө гэдгийг юу гэдгийг заавал ээж аваасаа авах ч гэдэг юм уу, заавал ажил хийж олох гэдэг биш. Чи өөрөө мөнгийг удирдаач гэдэг тал руу байгаа өөрт байгаа бүхэл юм ухаад зөвлөгөө өгөөд олон хүүхдүүд одоо юу гэдгийг надтай адилхан боргошоо өсөж байгаа тий өссөн одоо гэр хороолт гэртээ бөөрөнхий гэртээ байгаа тэр хоймортой сууж байгаа тэр хүүдэл хүрэх нь миний хүсэж байгаа ганцхан зүйл баг. Тэгээд одоо чинь брошны Шангрила мөнөглөд амьдэрцээ тий. Энд л хөдөлгөөс хөдөлмөрийн хүч юу үстэй тий. Хичээсний боо юм биш тий. Би энэ амьдралдаа маш их талархаж байгаа. Зүв явахгүй чижсэн, хулгай зэлгий хийхгүй байх гад явсан тий. Юу гэдэг 20 дугаар ангид шилаун гэдээ явж исэн хүүхэд энэ чи ирсэн байна гэдэг бол маш их талархмаар зүйл. Маш их зүйлийг төвчж одоо маш их зүйлийг харж маш их зүйл уналт бослтны ард дээр гарч ирж байгаа юм. Хамгийн гол ганцхан юм нь ерөөсөө нэг юмдаа тууштай байх юм лээ. За манайха нэг юмдаа тууштай байх юм биш хамгийн чухал нь тий. Унсан ч боссон ч шантамаар зүүндээ байгаа шүү. Мэдээж хэрэг автосур гэдэг чинь бас нуруу бүр татдаг, нуруу маш их нуруутай халгаатай байнгын зогсоогоор юм хийдэг учраас тэгээ нүхэнд сэлбүүчний хөнгөн биш тийм учраас дандаа олон 50 60 100 хэдэн килограммууд байдаг. Нөгөөтхөө болгохын төлөө, яахын төлөө бүхэл аргаа бараал тий. Өвлийн хүүтэнд сэлбэг чинь ямар хүүтэн байдаг гэж. Нуруу бүр даарна, нүд ам пэлцсэн тий хар залуугаараа гэрчин шиг юм явж байна. Зах мах дээр маш их олон жил зогссон. Зах дээр Идрисийн өвлийн хүүтэнд машин засаа зогсож ирсэн гэх мэтчлэн тий 10 20 тэндээ хөвгт. Гэтэ одоо ингээл эргэ бодон тэр бүхэн чинь хүн нөхөд яг чиний хувьд л яг цэвэр туршлага тийм тэгээд нөгөө шууд тэгээд ингэх үр илүү нөгөө нэг наалтастай зүйлүүд амбиодд амьдралын жишээл ярих юм биш үү? Зүгээр яг одоо яг л босон зүйлүүдээ би ийм одоо юмыг яаж туулж исэн, ямар арга барилууд хэрэгжилж исэн, яаж хөшүүргэн арга хэрэгжилж исэн, тэ яаж одоо мөнгө төгрөг санхүүн дээр ажилласан, мэдээж хамтарч ажиллаж байгаа залуучуудтайгаа бас яаж ярилцаж, яаж ажилласан, яаж тэтнүсийг удирдсан гэх мэтчлэн тэ тэгээ бүхэл одоо туршлагаасаа тэр 7 буудлын тэнцээ байгаа нэг хүүхдийн галыг асаахыг л хүсэж байна. Мянган залуучууд энэ зүйлийг үзээсэй гэж хүсэж байна. За окей. Одоо юм байгаад байна шүү дээ. Одоо ингээд
бодол та чи одоо өнөөдөр ингээд шинэ бизнес эхлэе мэдгүй. Хойлоо энийг зарж эхлэе, утас зарж эхлэе те. Яг ингээд бод маш олон залуучууд байгаа шүү дээ. Мэдгүй айс мэрэгчлэр ажиллаж байгаа ч юм уу те. Имч ч юм уу мэдгүй. Тэр хүмүүс одоо ингээд контент хийж эхлэе би өөрийнхөө бусад ингээд юм мэддэг юм хуваалцъя. Ингээд personal branding яа тодорхой хэмжээний юм зарыг мэдгүй мөнгө олъё personal brand танигдъя гэж бодож байгаа хүн залуучууд заяа хүүхдүүд ч хамаагүй нэг юм 3 зөвлөгөө өгөөж маш ойлгомжтой богинохон. Дөнгөж эхэлж байгаа юм уу? Дөнгөж эхэлж. Хойлоо утас зарж энийг утас л мэдхгүй. Утас зархал найдвараа эхэлж байгаа. Чадан шааныг хүрсэн. Тийм. Ер нь бол би ч гэсэн тэгэл явцсан л да. Өөрөө сайн туршлагагүй мөртлөө явахад ингээ онцлогоо өнгөө хийнэ гэж хэлчихэж байгаа юм. Доор нь орж хөвтөл дээш хараад за энэ сайн хөдөлгөөд байгаараа гэж доор нь ямар нэгэн хөдөлгөөн үүсэж байгаа юм байна уу гэл тээ. Тэгэхээр нөгөө альва нэг юм нөгөө яг бүх зүйл бол засварын газар бүтэн барьсныхаа дараа засварын газар ажил эхэлдэг юм ерөөсөө биш. Альва нэг юм чинь ерөөсөө чи яаж тууштай хөдөлгөөн хийж ийн ямар нэг юм оролдож ийн тэр чинь туршлага болж үлдэх учраас шууд эхэл гэж нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар юу гэдгийг түрүүний бас дахиад нэг гол санаа. Бүх юм болсны дараа за одоо чинь зарим хүмүүсүүд тэгдэж тэ. За энэ мөнгө л болчих юм бол би хий. За энэ би пэйжтэй л болчих юм бол би хөтлөе тэ. За эсвэл гоё хувцастай болж иж би эхлэе. Эсвэл гоё биетэй болж иж би эхлэе гэдэг биш тэ. Яг үүнд хэзээ ч тийм байхгүй. Хэзээ ч юм бүрэн болно гэж байхгүй. Ямар нэг юм бол туллаач дахиад нэг юм хэрэгтэй бол. Наа чи бүгээр гоё point байна. Тэгэхээр одоо ингээ 3 зөвлөгөө биш. Ерөөсөө шууд эхэл. Тэгээс сүүлдээ шууд юм байхгүй. Тэгэхээр тэгнэ ч тэгчээрээ ингэ чинь битгөө тэгэл ингээл юм ярангууд тэгэхээр тэгнэ ингэхээр ингэнэ. Айгуу гоё point биш наачаа. Тийм залуучууд нэлээ их таарсан бас бэ. За тэгээд цаашдаа бол ийм болж байгаа. Подкаст дээр нэлээ ийм хөө подкастууд хийх байх. Тэгээд би модератороор орох байх. Асуулт болгоно. Тэгээд Откогийн маань бас маш баялаг тий. Ингээд шараад шил авч явж исэн. Хүүхд шил аваад тэрийг зараа 5-10 төгрөг болж исэн. Хүүхд тийм ингээд 2 дугаар ангиасаа хойш өдийг хүртэл ингээд шонгирээлээд амьдрах хүртэл яг юу болсон, юу твцсэн. Тэгээд тэр нь алдаа оноогоо тий. Яг дийлэх хүмүүст хамааралтай контент биш тий. Яг ялгаагүй ингээд мэн шиг хар борсон хүүхдүүд зөрүүлсэн тий. Тэгэхээр тиймэрхүү контент бид төр хийж хийлнэ бас. Яг голчлон.com маань би ерөнхий модератор явах байх. За тэгээд нэмч тэгэхээр юу болоо өгшөө. Одоо ерөнхийдөө хоёулын нэр контенттэй хамааралтай юм мэйхэн хийж байгаа подкаст өсөж байгаа зүйл нь нөгөө нэг амьдралдаа гунж готрох биш. Амьдралдаа талархаад хязгааргүй сэтгэлгээд хаа хүрэхээ одоо юу гэдэг нь хязгааргүй сэтгэлгээд тэрэндээ хөрөх хүртлээ тууштай хүнлэг сэтгэлтэй хүн чанартай зөв замыг сонгоод явхад хязгааргүй л гэж би одоо хүртэл бодож байна. Би ч одоо эхэлж байна. Би цаашааж бас явна. Тэгж хэлээ та. Окей. За энэ удаагийн дугаар маань ерөнхийдөө богинохон яваад дуусчлаа. Тэгээд дараагийн дугаарууд дээр бас нэлээд хэдэн контентийг хөтөргөл мааж орж байх. Тэгээд тиймэрхүү юм болно. Тэгээд дараагийн дугаар дээр юу уулзахыг хүссэн инфлюенсерүүд ч юм уу, аль тэр инфлюенсер дээр очиод ч юм уу, аль тэр контент креатор дээр очиод иймэрхүү подкаст сонсомоор байвал нэг яаж контент хийж ихээс энэ дээр байвал тэр хүмүүсээ меншн хийгээд өөрөө за би ярьж байгаа нэг юм ярианд хийгээ явах чинь. Гэтэ болж өгвөл ардаа бизнестэй бизнес хийдэг тий personal branding-ийн дагуу юм гаргаад, сервис гаргаад эсвэл манай подкаст ингээд бизнес эрхэлж байгаа хүмүүс байвал илүү түгээмэл байхаа. Зүгээр л очиод TikTok бүжиглэл жоохон гөхөө гаргаад тий Монгол тазар онлайн фэст охин хоёр байд юм нэмэт яа тий. Тэгэхгүй гоч тиймэрхүү хүмүүс үнэхээр яг амьдралчин практик бэс болохоор хүмүүсээ бас мэшний бас аюу гоё шүү. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Баярлалаа.